За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өмнөх хичээлээр бид дипломат бүртгэлийн мэдээллийн системийн судлах зүйлийн талаар ярьсан байгаа. Ингэхдээ систем, мэдээллийн систем, дипломат бүртгэлийн мэдээллийн систем гэж юу болох? За тухайн хичээлийг судлах шаардлага нь юу юм бэ? Дипломатчдын эзлэх байр суурь нь юу юм? Ур чадвар нь ямар байх юм? Бизнесийн байгууллага нь өөрөө систем болох. Түүний дэд системүүдийн хоорондын харилцан холбоо, үйлчлэл, бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлүүд, мэдээллийн харилцан холбооны талаар ярьсан байгаа. Тэгвэл өнөөдрийн хичээлээрээ ажил гүйцэтгэх боловсруулалтын системийн талаар авч үзнэ. Уг сэдвийн хүрээнд ажил гүйцэтгэх боловсруулалтын мөчлгүүд, мэдээ оруулах, хадгалах, мэдээг боловсруулж мэдээлэл бэлтгэх талаар ярилцсан. За бид дипломат бүртгэлийн ажил гүйцэтгэхийн мөчлгүүдийн талаар, ажил гүйцэтгэх боловсруулалтын мөчлгүүдийн талаар авч үзэхийн тулд эхлээд бизнесийн байгууллагын үйл ажиллагаа гэж юу юм бэ? Энэ талаар товчхон дурдъя. За аливаа орцыг боловсруулж гарц болгон хуургаад хэрэглэгчид түгээснээр ашиг бүртгэх үйл явцыг хэлнэ гэж байна. Тэгвэл дээрх үйл явцтай холбоотой ажил гүйцэтгэлийг баримтжуулах, бүртгэж баримтжуулах нь яах вэ гэхээр нэгтлэн бодох бүртгэлийн үүрэг байх нэ. За тэгвэл нэгтлэн бодогч нь тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлог тохирсон нэгтлэн бодох бүртгэлийн програм сонгох, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг тодорхойлох, тухайн мэдээллийг бэлтгэхэд шаардлагатай мэдээг хэрхэн цуглуулж, боловсруулж, гарц болгон хуурахыг шийдэх. За бизнесийн үйл ажиллагааны үйл явцуудыг эндээс харж болж байна тийм ээ. За эхний баг нь бизнесийн үйл явц харагдаж байна тийм ээ. За тухайлбал хөрөнгө босгох, барилга тамирдах хөрөмжийг бий болгох, ажилтаа авах, сургах гэх мэт. За дараагийн баг нь болохоор бизнесийн үйл ажиллагааны эдгээр үйл явцтай холбоотойгоор ямар шийдвэрүүд гаргаж болох юм. Тухайлбал хөрөнгө босгохтой холбоотой ямар хэмжээний хөрөнгө татах уу? Хөрөнгөө хувьцаа гаргаж хөрөнгө оруулалт татах хэлбэрээр бий болох уу? Эсвэл зээл авах тийм ээ. Банк санхүүгийн байгууллагаас зээл авах хэлбэрээр санхүүжилттэй бий болох уу? Тэгвэл эдгээр шийдвэрүүдийг гаргахын тулд ямар мэдээлэл шаардлагатай болох вэ гэдэг нь 3 баган дээр харагдаж байна тийм ээ. За тухайлбал мөнгө урсгалын төсөв, санхүүгийн тайлангийн мэдээлэл, санхүүгийн тайлангийн загвар, зээл төлөлтийн хуваар гэх мэт мэдээлэл маань хөрөнгө босгохын үйл явцтай холбоотой шийдвэрүүдэд нөлөөлөх нэ. Тэгэхээр энэ үйл явцыг бүртгэх тийм ээ, баримтжуулах энэ ажил гүйцэтгэлийг бид нар диплом бодох бүртгэлийн мөчлөг тувааж авч үздэг байх нэ. За тэгвэл шийдвэр гаргалтад шаардлагатай бүх мэдээлэл нь дан ганц дотоод их усүрээс бий болдгоо гинэ. Харилцагч талуудын бэлтгэсэн мэдээлэл мөн шийдвэр гаргалтанд хэрэглэгдэнэ гэж юм тийм ээ. За тэгэхээр байгууллагын гадаад харилцагч талууд буюу гадаад мэдээлэл хэрэглэгчдийг бүх төвчний хэрэглэгч, бэлтгэн нөлөөлөгч, хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч, татвар даатгалын байгууллагууд, дотоод харилцагчид буюу дотоод мэдээлэл хэрэглэгчид, менежерүүд, ажиллагчид, за байгууллагын бусад хэсгийнхэн хамаардаг байх нэ. За бид нар энэ зураглалаас юу харж болох вэ гэхээр үйл ажиллагааны харилцан хамаарал тийм ээ. Саяны гадаад мэдээлэл хэрэглэгчтэй шаардлагатай мэдээлэл бэлтгэх тийм ээ. За дотоод мэдээлэл хэрэглэгчтэй шаардлагатай мэдээлэл бэлтгэх. Эдгээр одоо гадаад болон дотоод энэ нэгжүүдийн үйл ажиллагааны харилцан хамаарлыг эндээс харж болохоор юм тийм ээ. За тухайлбал бэлтгэн нийлүүлэгчийг аваад үзье. Бэлтгэн нийлүүлэгчийг бүртгэлийн мэдээллийн системтэй хэрхэн холбогдох вэ гэхээр байгууллага худалдаа авалтынхаа захиалгыг өгнө тийм ээ. Бэлтгэн нийлүүлэгчтэй. Бэлтгэн нийлүүлэгч болохоор бараа үйлчилгээг захиалгын дагуу үндсэн дээр бэлтгээд нэхэмжлэгийн хамт байгууллагад дийлгэнэ. Байгууллага тухайн нэхэмжлэгийн ажил гүйцэтгэлийг боловсруулад бараагаа хүлээж авсны эцэст яах вэ гэхээр төлбөр тооцоогоо бэлтгэн нийлүүлэгчид шийдвэрлэнэ. За энэ хооронд үүсэж байгаа энэ харилцаа буюу энэ үйл явц тийм ээ. Энэ үйл явц дээр бий болж байгаа энэ ажил гүйцэтгэлийг яах вэ гэхээр бүртгэлийн мэдээллийн системээр бүртгэж боловсруулах нь тийм үү. За тэгэхээр саяны одоо жишээнд буюу зураглал дээр дурдсан эдгээр ажил гүйцэтгэлүүд тийм ээ. Харилцагч талуудын хоорондын харилцан хамаарал бүхэн ажил гүйцэтгэлийг бид нар яах вэ гэхээр хэрхэн бүртгэх талаар ингээд 5 мөчлөг тувааж авч үзнэ. Тэгэхээр бид нар энэ мөчлөгийг ажил гүйцэтгэлийн мөчлөгийг ярих юм эхлээд нь ажил гүйцэтгэх гэж юу юм бэ гэдгийг товчхон дурдъя. За холбоотой талуудын хооронд бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, худалдан борлуулах,
ажил үйлчлэгийг үзүүлэх тийм ээ. Энэ үйл явцыг хэмжих эдийн засгийн хэмжигдэхүүнийг ажил гүйцэтгэх гинэ гэж байгаа. За тэгэхээр бид нар бол сая өмнөх сурвалжлал дээр бэлтгэн нийлүүлэгч болон байгууллага хоорондын бизнесийн үйл явц буюу тэр бизнесийн үйл явц дээр тийм ямар одоо ажил гүйцэтгэх гарах уу гэдгийг сая жишээн дээр тайлбарласан байна. Тэгэхээр энэ үйл явц дээр тулгуурлаж гарч байгаа энэ процессыг бид нэр яг үгээр ажил гүйцэтгэх гэж нэрлэж байгаа нэ. За тэгвэл ажил гүйцэтгэхний дараах мөчлөгүүд байдаг байна тийм ээ. Үндсэн 5 мөчлөг байна. Эхнийх нь орлогын мөчлөг, дараа нь зарцуулгын мөчлөг, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цалин хүний нөөц, санхүүжилт гэсэн энэ үндсэн 5 мөчлөг байна. Тэгэхээр энэ мөчлөг тус бүрээр нь бид нар дараагийн хичээлээр нэг бүлэг сэдв болгож авч үзэх учраас өнөөдрийн хичээлээр товчхон тайлбарлая. За орлогын мөчлөг. Орлогын мөчлөг маань ерөөсөө бараа бүтээгдэхүүн ажил үйлчлэгийг бэлэн мөнгөөр болон дараа тооцоогоор буюу зээлээр тийм ээ худалдан борлуулалттай холбоотой бүхэл үйл явцанд борлуулалтын мөчлөгт хамаарна. За дараа нь зарцуулгын мөчлөг байж байна. Бараа бүтээгдэхүүн эсвэл түүхийг материал ажил үйлчлэгийг бэлэн мөнгөөр эсвэл дараа тооцоогоор буюу зээлээр олж эзэмших, олж авахтай холбоотой үйл явц хамаарна гэж байна. Тэгэхээр бид нэр түрүүний зураглал дээр бэлтгэн нийлүүлэгч болон байгууллага хооронд үүсэж болох үйл явц тийм түүнтэй холбоотой ажил гүйцэтгэх гэж тайлбарласан байгаа тийм ээ. Тэгэхээр тэр ажил гүйцэтгэх бол ерөөсөө зарцуулгын мөчлөгт хамаарна. За дараа нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мөчлөг байна. Түүхийг материалыг олж бэлтгэхээс эхлээл ерөөсөө бэлэн бүтээгдэхүүн буюу эцсийн бүтээгдэхүүн болж хувиргах энэ бүх үйл явцтай холбоотой ажил гүйцэтгэх маань энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мөчлөгт. За дараагийнх нь цалин буюу хүний нөөцийн мөчлөг. За энэ мөчлөгт ерөөсөө ажилтныг ажилд авах, за тасралтгүй сургаж одоо хөгжүүлэх юу гэдэг тийм ээ, урамшуулах, тушаал дэвшүүлэх, тухайн тэр хийж гүйцэтгэсэн ажлыг нь үнэлэх. За тэгээд тухайн ажилтныг ямар нэгэн шалтгаанаар ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ дуусгар болох буюу одоо тэтгэврт гарах гэдэг ч юм уу тийм энэ бүх үйл явцтай холбоотой ажил гүйцэтгэх энэ мөчлөгт. За дараа нь санхүүжилтийн мөчлөг байна. Санхүүжилтийн мөчлөг нь болохоор хувьцаа гаргаж, худалдан авах, мөнгө зээлэх, ногоол ашиг олох, зээл төлөх зэрэг санхүүжилттэй холбоотой ажил гүйцэтгэх уг мөчлөгт хамаарна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын хэлбэрээр юм уу, зээл авах хэлбэрээр санхүүжилт татаж тийм ээ байгууллагын бизнесийн үйл ажиллагаа явуулах энэ хөрөнгийн их үсрээ бий болгох энэ процесс маань өөрөө. Тэгээд тэрний эргээд тийм ээ ямар хэлбэрээр хөрөнгө бий болгох нь гэдгээс хамаарат ногоол ашиг олох уу эсвэл зээлэр бол зээлийн үндсэн төлөлтийг мэдчлэн эдгээр одоо үйл явцтай холбоотой ажил гүйцэтгэлүүд бүгд санхүүжилтийн мөчлөгт хамаарах нэ. За эдгээр 5 мөчлөг маань бүтгэлийн мэдээллийн системийн гарц буюу гарц тайлангуудтай мэдээж холбогдож одоо тэр эхний хүснэгтэн дээр тайлбарласан байгаа шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллүүд бэлэн болдог байх нэ. За анхаарал тавьсан явдал баярлалаа.